Сайн байцгаана уу залуусаа. Өнөөдөр би та бүхэнд сүүлийн 2 жил томнож одоо ч Аз тивийг тэр дундаа өндөр технологи соёл урлагаараа дэлхийг байлдан дагуулж буй Өмнөд Солонгос улсыг тэр чигтэн айдас, жигшил, уур хилэн давтуулаад байгаа нэгэн аимшигт хэргийн талаар ярих гэж байна. Та төсөөлдөө. Та ердөө 15 настай сургуулаа төгсөөд Нандинаа хадгалах төгсөлтийн цамгийнхаа зургийг нэмзэглээд татуулав. Гэтэл хэдхэн хоногийн дараа тэрхүү гинэн зайлшгүй нэмзэглэж буй таны царай хэн нэгний порно бичлэг дээр эвлүүлэгдээд захим орчинд олон зуун мянган хүний дунд бэлгийн доромжлолт донд тархаж байвал та яах вэ? Бүр хамгийн аимшигтай нь тэр бичлэгийг захиалж найзуудаа үзүүлж таныг доромжилж суугаа тэр хүн өдөр болгон ангидаа хамт суудаг, танд тусалдаг байсан ангийн чинь хөвгүүн байвал яах вэ? Энэ бол ямар нэгэн аим шиг киноны зохиол биш. Энэ бол Өмнөд Солонгосын дунд булаахлах сургуулиудаас гарч өнөөдрийг хүртэл нийгмийн зочроосоор байгаа бодит зүйл юм. Анх 2024 оны 8 сард Telegram аппликейшнээр дэмжин илэрсэн энэхүү сургуулиудын deep fake бэлгийн дарамтын хэрэг Солонгос улсыг үндсээр нь ганхуулсан юм. Өнөөдөр бид энэ хэрэг хэрхэн мандсан? Хэр зэрэг аимшигтай хэмжээнд хүрсэн? Бас хамгийн гол нь өшигний ард ямар аимшигт нууцуд нуугдаж байгааг хамтдаа ухаж үзэх болно. Суудлаадсаад бичлэгээ дуустал нь үзээрэй. Учир нь энэ түүх бидэнд ч гэсэн маш том сэрэмжлүүлэг болох ёстой. Бүх зүйл 2024 оны 8 сарын сүүлээс эхэлсэн юм. Солонгосын олон нийтийн сүлжээ болох X, хуучнаар Twitter болон орон нутгийн онлайн форум дээр нэгэн хацралтай жагсаалт үзэгдэж эхлэв. Тэр жагсаалтанд Өмнөд Солонгосын дунд сургууль, ахлах сургууль, бүр их сургуулиудын нэрсийг нэгнгүй бичсэн байлаа. Жагсаалтын дээр эдгээр сургуулиудад сурдаг бол олон нийтийн сүлжээнээс өөрийнхөө бүх зургийг яаралтай устгах, жайл хэдийн хохирогч болсон байж магадгүй гэсэн анхааруулга байв. Жагсаалт маш хурдан томорч хэдхэн хоногийн дотор Солонгостой ярах хэдэн зуун сургуулийн нэр тэнд орчлоо. Хүмүүс ихэндээ гайхаж юу болоод байгааг ойлгохгүй байсан ч цагдаагийн байгууллага болон ерийн сурвалжлах сэтгүүлчид хэргийн мөрөөр орсноор Солонгос улс урьд өмнө нь харж байгаагүй хиймэл оюун ухааны бэлгийн үйлчлэлийн сүлжээг илрүүлсэн юм. Хэргийн гол зэвсэг нь deep fake буюу хиймэл оюун ухаан ашиглан хүний царайг өөр бие рүү маш бодит мэт шилжүүлдэг технологи байлаа. Хэрэгтнүүд сургуулийн охидоо олон нийтийн сүлжээндээ оруулсан энгийн зургууд эсвэл бүр сургуулийнхаа захин бодис тавигдсан төгсөлтийн зургуудыг хуулан авдаг байж. Дараа нь тэр зургуудыг насан туршидтын зураг бичлэгтээ эвлүүлж яг тэр охин мэт харагдуулах хурамч контентуудыг үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ технологи хэдэн жилийн өмнө эвлүүлэг гэдэг нь илт мэдэгддэг байсан бол өнөөдрийн AI технологи ямар түвшинд хүрснийг та бүхэн мэднэ. Мэргэжлийн хүнч ялгахад бэрх яг л бодит мэт бичлэгүүд бэлэн болдог болжээ. За тэгвэл эдгээр бичлэгүүд хайчдаг байсан бэ? Энэ л хамгийн зөвшөөрөлтэй хэсэг нь эхэлж байгаа юм. Эдгээр хуурамч бичлэгүүдийг Telegram аппликейшний маш нууц шифрлэгдсэн чат болон сувгуудаар тараадаг байжээ. Олон улсын сэтгүүлчдийн олж тогтоосноор энэ сүлжээ зүгээр нэг жижигхэн групп биш байсан. Тэнд зөвхөн нэг сувгатан гэхэд 220 мянга гаруй хэрэглэгч бүртгэлтэй байсан тогтоогдсон. Та боддоо 220 мянган хүн өдөр бүр жаахан охидын зураг бичлэгийг үзэж тэндээ тэднийг доромжлон баясаж байсан гэсэн үг. Эдгээр Telegram сувгуудын дотроо маш нарийн бүтэцтэй зохион байгуулалттай ажилладаг байв. Зүгээр нэг хүн ороод шууд үзчихэж болохгүй. Сүлжээнд нэгдэхийн тулд эсэлтийн шалгалт өгөх ёстой. Тэр шалгалт нь юу вэ гэвэл өөрийнхөө таньдаг, нэг ангид сурдаг эсвэл нэг сургуулийн охины бодит мэдээллийг өгөх. Түүний нэр, утасны дугаар, Instagram хаяг, сурдаг сургууль, анги, бүр гэрийн хаягийг нь худалдах ёстой байдаг байж. Ингэж таньдаг охиноо тушааж байж цааш нэвтрэх эрх авдаг. Үүнийг тэд захим орчинд манай сургуулийн охин эсвэл ангийн охин гэж нэрлэн тусгай сувгууд болгон ангилсан байжээ. Сувгийн гишүүд өөрийн ангийн охины зургийг чатбот руу илгээхэд цаана байх AI бот хэдхэн секундын дотор түүнийг нүцгэн зураг эсвэл садар самуун бичлэг болгон хургаж өгдөг байсан байна. Энэ хэргийн талаар уншиж судалж байхад хамгийн их чигшмээр зүйл бол хохирогчид болон гэмт хэрэгтнүүдийн насны байдал байлаа. Хохирогчид нь дандаа 13-аас 18 насны өсвөр насны охид. Солонгосын хүний эрхийн хүрээлэнгийн мэдээлснээр зөвхөн хэрэг гарсны эхний хэдэн сар тусламж өгсөн хохирогчдын 30 гаруй хувь нь насанд хүрээгүй охид байжээ. Гэхдээ зөвхөн охид ч биш, сургуулийн эмэгтэй багш нар их сургуулийн оюутнууд хүртлийн сүлжээний хохирогч болсон тогтоогдсон юм. Тэгвэл энэ аимшигтай хэргийг захиалж найзуудынхаа зургийг насанд хүрэгч дэмжлэг болгож зугаа хэрэгтнүүд нь хэн байсан бэ? Солонгосын цагдаагийн газраас эрчимтэй мөрдөн байцаалт явуулж 2025 оны ихэр албан ёсны дүн танилцуулахад улс даяар 682 хүн баривчилсан бөгөөд тэдний 80 гаруй хувь нь өсвөр насны хөвгүүд байлаа. Бүр 14 нас ч хүрээгүй, хуулиар ял хүлээх чадваргүй, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй хүүхдүүд маш олон байсан нь нийгмийг шоконд оруулсан юм.
Нэгэн хохирогч охины өгсөн ярилцлага. Тэр охин хэлэхдээ над руу нэг өдөр үйл таних хаягнаас миний нүүр царайг эвлүүлсэн үзэж боломгүй муухай зураг ирсэн. Би айсандаа болоод шууд уйлсан. Гэхдээ хамгийн аимшигтай нь юу байсан бэ гэвэл тэр зураг дээр миний зөвхөн ангийнхаа хүүхдүүдэд л хэлж байсан хувийн нууц нэр миний утасны дугаар цуг бичигдсэн байсан. Тэр мөчөд би өдөр бүр хамт инээлдэж нэг ширээнд суудаг байсан хөвгүүдээс үхтлээ айж эхэлсэн. Энэ бол зүгээр нэг дарамтлал биш. Хохирогчдод насан туршийн сэтгцийн гэмтэл очруулж байгаа хэрэг юм. Охид сургуультай явахаас айж ангийнхаа хөвгүүдийг хэн нь миний зургийг үзэж байгаа бол гэсэн айцтай гүн депресд орж байна. Сургууль гэдэг хамгийн аюулгүй байх ёстой газар нь тэдний хувьд там болон хувирчээ. Солонгосчууд яагаад үүнд ингэж их галзууртлаа уурлаж байгааг ойлгохын тулд бид хэдэн жилийн өмнөх түүхийг сөхөх хэрэгтэй. Та бүхэн санаж байгаа 2020 онд Солонгосыг шуугуулж байсан NTH Room 1-р өрөө гэх хэрэг гарч байсан. Тухайн үед Телеграмд нууц зургууд нээж охидыг сүрдүүлэн бэлгийн үйлчилгээ имчилгээ хийлгэж тарааж байсан. Тэр үед Солонгосын хууль хяналтайгаар дахиж юм хэрэг гаргахгүй гэж амлаж байсан ч технологи болон хөгжиж deepfake ашиглан энэ хэрэг бүрч том бүрч хяналтгүйгээр эргэж ирсэн нь ийм юм аа. Одоо Солонгосын нийгэм даяар эмэгтэйчүүдийг маш том хөдөлгөөн өрнүүлж сургуулиуд дахь дижитал мизогин буюу эмэгтэйчүүдийг үзэн ядах үзэсгэлэн эсрэг тэмцэж байна. Олон улсын Save the Children байгууллагаас хүртэл Солонгост хүүхдүүдийн зургийг цахим орчноос бүр мөс устгах хэргийг шаардсан. Энэхүү олон нийтийн уур хилэн хууль эрх зүйн орчныг тэр чигт нь өөрчилсөн. Солонгосын парламентаас deepfake-ийн эсрэг тухай хуулийг яаралтай баталсан бөгөөд deepfake насан туршийн контентыг зүгээр л утсандаа хадгалсан үзэн худалдаж авсан хүн 3 хүртэл жилийн хорих ял эсвэл 30 сая воны торгууль хүлээдэг болсон. Харин түүнийг бэлдсэн тараасан этгээдүүд 7 жил хүртэл хугацаагаар шоронд сууна. Бүр хамгийн гол жишээ нь Сөүлийн үндэсний их сургуулийн төгсөгчдийн зургийг ашиглан 2000 орчим deepfake бичлэг тараасан гол хэрэгтэн Park гэгчид сүүгээс 10 жилийн хорих ял оноос нь Солонгосын түүхэнд дижитал бэлгийн хэрэгт өгсөн хамгийн өндөр ял болсон юм. Гэвч хууль ингэж хангарсан ч хэрэгтнүүд Телеграмын улам нууцлагдмал шифрлэгдсэн сувгууд руу шилжиж цагдаа нарын хяналтаас бултах аргаа олсоор байв. Ингээд төр засаг зөөлөн аргаар энгийн мөрдөн байцаалтарын дахлыг зогсоох боломжийг ухаарсан юм. Улмаар яг саяхан буюу 2026 оны 6 дугаар сарын дундуур Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газар болон хууль зүйн яамнаас хамтран улс даяар онцгой мэдээлэл хийлээ. Тэд энэ мэт хиймэл оюухан ашигласан цахим гэмт хэрэгүүд болон нууц мафийн сүлжээнүүдийн эсрэг дижитал бэлгийн гэмт хэрэгтээ аль биесээр дайн зарлаж байна гэдгээ дэлхийн нийтэд зарласан юм. Энэхүү дайны хүрээнд маш ноцтой хэд хэдэн алхам хийгдэж эхэлсэн. Нэгдүгээр Telegram төгсөн эцсийн сануулга. Солонгосын засгийн газар болон олон улсын Telegram компанид хөргөжтийг сүрдүүлж буй хэрэглэгчдийн мэдээллийг гаргаж өгөхийг тулган эцсийн шаардлага хөрвүүллээ. Хэрв хамтран ажиллахгүй бол Telegram аппликейшнийг Солонгос улс даяар бүр мөсөн хаах буюу блок хийх хүртэл хатуу арга хэмжээ авах мэдэгдээд байгаа юм. Хоёрдугаарт онцгой комисс байгуулагдав. Хууль зүйн яам, боловсролын яам, цагдаагийн ерөнхий газар болон цахим аюулгүй байдлын агентлагуудыг нэгтгэсэн ерөнхийлөгчийн шууд удирдлагаар ажиллах тусгай баг байгуулж сургуулиуд дахь мэдээллийн аюулгүй байдлыг цэргийн хэмжээнд хамгаалахаар ажиллаж эхэллээ. Нууц тал мөрдөн байцаалт. Цагдаа нар зөвхөн насан туршаагүй хүүхдүүдийг хэрэглэлтгүй насан турш эмэгтэйчүүдийн deepfake хэрэг дээрч урамч хаягаар нэвтрээ орж сүлжээний гишүүдийг дотроос нь ангуучлах онцгой эрхийг нээж өглөө. 2026 оны 6 сард эхэлсэн энэхүү дайн дижитал ертөнцийг тэр чигтэн цэвэрлэж чадах уу? Эсвэл гэмт хэрэгтнүүд дахиад л технологийн ард нугадад үлдэх үү гэдгийг одоо дэлхийн нийт маш анхааралтай ажиглаж байна. За залуусаа Солонгост болохгүй энэ үйл явдал зүгээр нэг хол байгаа орны асуудал биш юм. Тийм л оюухан AI технологи өдрөөр ирсэн хурдтай хөгжиж байна. Энэ технологи бидний амьдралыг хөнгөвчилж байгаа ч нөгөө талдаа хэн нэг магадгүй таныг, таны дүү, таны хайртай хүмүүсийг хоригжуулах маш аюултай зэвсэг болон хувирч байна. Энэ хэрэгээс бид юуг ойлгож авах ёстой вэ? Нэгдүгээр цахим аюулгүй байдал. Олон нийтийн сүлжээнд өөр юм болон гэр бүлийнхээ зургийг хэд ил дод хинч үзэж татаж авахар нээлттэй үлдээх нь өнөөдөр ямар том эрсдэл дагуулж болохыг Солонгосын охидын түүх харууллаа. Тиймээс хаягийнхаа нууцлалыг үргэлж шалгаж байгаарай. Хоёрдугаарт дижитал ёс зүй. Технологи хэдий хөгжсөн ч хүний ёс зүй дижитал боловсрол түүнийг гүйцэхгүй бол нийгэм ямар аимшигтэй зэрлэг ширэнг болон хувирхийг энэ хэрэг баталж байна. 14 настай хүүхдүүд ийм хэрэг хийж байгаа нь гэр бүлийн хүмүүжил цахим орчны зөв хэрэглээний боловсрол ямар их өгүүлэгдэж байгааг харууллаа. Та бүхэн энэ хэргийн талаар юу гэж бодож байна вэ? 2026 оны 6 сард эхлүүлсэн Өмнөд Солонгосын засгийн газрын хатуу дайн болон Телеграмыг хаах талаарх шийдвэр зөв алах юм уу? Санал бодлоо сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Хэрвээ энэ бичлэг танд мэдээлэл өгч зэрэмсүүлэг болж чадсан бол лайк дарж, суугт маань subscribe хийх юм марцгаа.
Дараагийн дугаараар уулзцаая. Түр баяртай залуусаа. Цахим орчинд өөрсдийгөө үргэлж хамгаалж байгаарай.